Сар шинийн баяр төхөж айл өрх бүр баярын бэлтгэл хийх явцад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн 50 төгрөг түүнээс дээш хэмжээгээр нэмэгдэж эхэлдэг. За тодорхойлбол өнгөрсөн намар буюу 2015 оны сүүлийн улиралд буурч байсан махны үн дахин өсч эхэлсэн байна. Харин хэвийн бов цагаан эдээ эрт худалдаанаас авсан тохиолдолд 200-аас 400 төгрөгөөр хэмт худалдаалагддаг байна. Тодорхойлбол үхрийн мах өнгөрсөн намрын байдлаар бөөний үн нь 3800 төгрөг байсан бол 4800 болж өссөн. Жижиглэн худалдаагаар 5500-аас 6000 төгрөгийн өртөгтэйгээр худалдаалагдж байгаа юм. Харин хоньны мах буюу ууцны үнийн хувьд хамгийн доод тал нь 100 мянга, дээд тал нь 250-аас 280 мянган төгрөгийн өртөгтэйгээр худалдаалагдж байна. 280-аас 180 хооронд байна. Доод нь 150 гэж байна. За нэг 30 32 хэрэгтэй байдаг. Энэ юу гэж? Наач 250 гэж. Ууцсан жил баг шамтгал шүү дээ. Хамгийн доод нь. Хамгийн доод нь 100 тал. За 100 тань хэдэн илтэй байгаа? 100 таны 30 орчим илтэй л шүү дээ. Дээд нь. Дээд нь нэг 150 60 гэж хэлж байна. Ууцны нэг 100-аас л нэг 210 мар хооронд байна доо. Хамгийн сайн л 210 төгч. 210-аас нэг 40 42 морьтой. 45-аас 40 илийн хооронд л 200 200 гэж байгаа юм тий. 100 муу гэж байгаа нь 25-аас 25 6 илтэй л. Зэнээс эхэлж худалдаа гарсан ба ерөнхий худалдаа. Энэ ялгын тоош гарсан шүү дээ. Яах вэ? Энэ болцооны л багш шүү дээ. Явал тарах юм давж л багш. Гадны ба одоохондоо бол 1800 хол лээж байгаа. Тэгээд 20 гарахаар ч эдийн нэмчихдээ шүү дээ. Үйлдвэр нь. Өөртөө цаанаас. Тий, цаанаасаа тэгээд дэмгүүд 200 төгрөг нэмэгдээ л яа. Ер нь иргэдийн худалдаа авалт цагаан сар төгөөд ирэхээр хитнээс эхэлж явах. 20-оос 20 дараа 25 6-наас эхлээл худалдаа яа. Тэгэхдээ одоохондоо бол яг авчлаа юм л да. 1 2 уусаа бол авчлаа. Тий. Цагаан эдэ буюу ааруул 4000-аас 12000 төгрөгийн үнэтэй байгаа бол хэвийн боо 1600-аас 2600 төгрөгийн үнэтэй байгаа бол баярын өмнөх өдрүүдэд 200 болон түүнээс дээш төгрөгөөр нэмэгдэж эхэлдэг байна. Зарим иргэдийн хувьд баярын бэлтгэлээ хийж эхэлсэн байгаа. Он гарсаар эхний 15 хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн иргэдийн гар дээр нэмэлт багтаа хүрдэг бол баяр төгсөн сарын сүүлийн өдрүүдэд болон шинэ сар эхлэхэд дахин хүнсний бүтээгдэхүүн 200 төгрөг түүнээс дээш махан бүтээгдэхүүн 500 төгрөгнөөс дээш цагаан эдэ буюу ааруул өрөм зэрэг нь 1000 хүртэлх төгрөгөөр нэмэгддэг байна.